За сайн байна уу? Өнөөдөр сайн байна уу? урилга маань хүлээж авч ингээд ярилцлаганд орж байгаа танд баярлалаа. Тэгээ өнөөдөр манай ярилцлаганд гэрэл судлаач мөнхсэгч маань оролцож байна. Яа баярлаа. Маань нэлээд олон удаа намайг гуйсан. Би бас жоохон завгүй удаасан дуучлаарэ. Зүгээр мөнхсэгч маань ер нь гэрэл судалгааны талаар хэр олон жил ажиллаж байна? Би ч одоо 98 оноос эхлээд ер нь гэр бүлийг судалж байгаа өөрөө сонирхож. Ер нь бол яг судалсан дээр гэр бүлийн асуудлын хооронд харилцаа, ялангуяа нэг хамгийн их анхаарал татсан зүйлүүд нөгөө хэрэгсэн асуудал би нэрээ хартаа хартна аягүй гоё харагдав. Тэгээд тэр эхнэр лугаа харцаг тэгсэн мөртлөө яг харцаас хэлээд өөр хүн рүү харж байгаа харцаа ирэх шал өөр. Тэр нь надад аягүй сонирхолтой, маш их гоё сонирхолтой санагдсан. Гэр бүлийн асуудлын үед болохоор нөгөө хүүхдтэйгээ харьцаж байгаа асуудал одоо сая гэж байгаа эмзэг санагдсан тийм. Энэ бол ганцхан миний хүүхд биш. Чиний хүүхдтэй гэдэг ч юм уу. Тэгээд тэндээс үндэслээд ер нь гэр яг юу яагаад хүмүүс ингэ хоорондоо гэрлэдэг, ямар үед аж аргалтай болдгийг, ямар үед одоо аж аргалгүй болдгийг. Эдгийг ингэ сонирхоод тэгээд анхны үндэс нь болохоор яг ер нь Мойси түүх ангийг нэг хүн түүхийн багш мэрэгчлээ. Тэгээд түүхээр Чингис хааны сургууль мөчлөгүүдээс санаа гэдэг сэдвээр хамгаалсан манай өдөртөгч маань дипломын өдөртөгч нь Дор гээд Монгол Улсын гавьяа багш байсан. Тэгээд би тэр багштай судлаачаад би гэр бүлийг гоё судлаа гэхэд Монгол гэр бүлээр тийм өрөөрөөсөө байхгүй анх удаага л нөгөө сэтгэл зүй гэсэн ойлголт гарч ирсэн. Сэтгэл судлал сэтгэл зүй. Тэгэхэд багш маань надад юу гэсэн үг чи ингээд дахиад сураад димээ. Чи өөрөө ингээд нэгж гэр бүл дээр нь оч. Гэр бүлийг ажиглал гэр бүлийн бүх гишүүд бүгдээрээ нийгмийн бүх салбар, бүх талбарт нь байгаа. Жишээлбэл хүүхдийг судлах гэж бол цэцэрлэгт нь ажиллаж үз. Сургуульд нь ажиллаж үз. Чи оюутан залуучдыг өсвөр насны хүүхдүүдийг судлаа, гэрлэхээр бэлдэж байгаа хүүхд залуучдыг судлах бол чи их стэйж сургуульд багшилж үз. Чи нийгмийн бүх салбарт нь ажиллаж үз. Одоо сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, шашин, эдийн засаг, улс төр бүх салбарт нь ажиллаж байгаа л чи яг үнээр би энэ төр ажилламаар байна гэсэн тагтаал чи өөрөө гэрэл судлаач болмоор байна, болох боломжтой байна гэж багш маань хэлсэн. Тэгээд ерөнхийдөө багш маань би чи их сургуулийн түүхийг төгссөн намайг одоо сургууль төгссөний дараагаар сургууль байсан. Тэгээд багш маань яасан тэр намайг шууд Монголын нэвтрэлт чи асарч багшаар эхлээд ажил. Гэт Монголын нэвтрэлт авчиж асарч багшаар анх оруулж исэн. Ямар сонирхолтой. Халуугаагаар энэ чинь орж ирж үтэл дунд гэж дүн тавиал. Садаа маш гоё сэтгэлээр угааж байгаа шүү дээ. Саундаар үнэн гоё сэтгэлээс угааж. Энд орж ирэл дунд гээл гараа авчих. Тэгэл халуун гээл авчих. Яагаад би сэтгэлээс ингэ хийж яагаад дунд тавьчихгийг би яагаад заавал их сургууль төгсчөөд энэ цэцэрлэгт нь асарч багшаар ажиллаж байгаа ингээд өөрт багштай тохом өөртөө ч буруур тийм байсан гоё. Гэхдээ одоо бодоод яг багшаа яснаар бүх салбарт нь ажиллаж үзсэн. Доод би 2 жил ажиллаж байсан. Тэгээд энэ бүхэн маань надад маш гоё тийм жинхэнэ бодис сургууль мэдлэг болж өгч байгаа. Одоо жишээл би диплом өгөхөөс илүүгээр салаа сайхан уугад сурах хэрэгтэй. Эмэгтэй үнтэй ягаад тэр эмэгтэй хүн чинь өөрөө хийж байгаа тэр ажлаараа дамжуулж гэр бүлийнхээ бусад гишүүдийн аятаа тавтаа тухтаа сайхан амрах тэр байдлыг бий болгож өгч чад эрдэм болж байгаа байхгүй. Тэр эмэгтэй хийж чадахгүй бол нөгөө хүмүүс чинь яг гэр гэдэг чинь тухайн хүний амрах аюулгүй байдлыг хамгаалах тэр орчин байх ёстой. Тэр орчин бүрдүүлж чадахгүй бол тэр гэр бүл дотор байгаа хүмүүс тэр хэрэгцээгээ хангахын тулд өөр зүйл рүү сонирхож эхэлдэг. Тэр цагт нөгөө гэр бүлийн асуудал гарч ирнэ. Тэр цагт нөгөө гэр бүлийн зөрчилтэй тэгэл асуудал үүсч эхэлдэг байхгүй. Гэдгийг л би энэ явцдаа ойлгосон учраас ер нь бол гэр бүл судлаач гэдэг мэргэжлээр дуртай байгаа. Гэхдээ яг судлаач болгон өөр нэгэн барьдаг сэдв байгаа. Миний хувьд болохоор гэр бүлийн үнэт нь үнэт зүйлс. Одоо ялангуяа сүүлийн үед бол нөгөө эхнэр гэр бүл хүн л байсан хүнд асуудал байна. Хүнд бүрэн төгс хүн гэж байхгүй шүү дээ. Хүн төгс болохын төлөө суралцдаг. Сургуулаас гэр бүлээс ялангуяа хамгийн их суралцдаг орчин нь гэр бүл байдаг. Тийм учраас одоо юу гэх тэр төгс биш хүн зөндөө олон асуудал байгаа. Тэгээд би өөртөө үнэнч өөрийгөө мундаг гэж бодож байгаа ч гэсэн
өөрийнхөө харилцагчтай бас мундаг биш харагдаж болно. Юу гэх тийм мундаг сайн хүн биш гэдэг маягаар харагдаж болно. Тийм учраас би гэр бүл доторх орчиндөө суралцах юм бол тэр асуудлаа давж сурахын ухаанаас суралцсан гэсэн байна. Ер нь миний ойлголтоор гэр бүлийн асуудлыг тухайн хосод яаж шийдвэл илүү үр дүнтэй сэтгэл ханамжтай вэ гэдгийг маш их сонирхож одоо энэний гол гаргалга нь эрхлэж сурах юм байна л гэдгийг гаргаж ирээд байна л да миний хувьд. За. Одоо жишээлбэл эхлэн нэг аав ээжтэй эрхлэх хүүхдээ эрхлэх гэдэг хүмүүс гэдэг тийм. Яг бидний хотод ялангуяа за яг дөнгөж гэрэлж байгаа хотод бол би гоё эрхлэн, тонирхон, талимгаарна. Одоо юу гэдэг лээ. Онжааб гэх шиг нэг жоохон тийм тонирхон тий. Гэтэл яг бидний нас эхлээд 10 жил болсон гэрэлээ эхлээд 10 жил болсон 3 4 хүүхэдтэй болсон хотуудын тулд эрхлэх гэдэг асуудал бараг байхгүй. Тий. За би 12 онд хүүхдэд төрүүлчихэл 12 онд байрныхаа хадаа хүүхдээ ингээд тэгрээл ингээд салхитуулж шүү дээ. Бас нэг хүүхдээ салхитуулж ээж зүйтэй. Тэгээд тэр ээж нарыг харахад ихэнх нь ингээд хүүхдтэй тэрсэн, ядарсан тий. Би ямар одоо тэрийг би юу гэж тодорхойлдог вэ? Нөгөө эхнэрийн хямрал гэж нэрлэж байгаа байхгүй юу? Тэгээд тийм тэгэл ингээд нөхөртөө яаж харьдаг зүгээр яриад дандаа үзээр ерөөсөө тийм би одоо хүүхд гаргацсан амар ядарч чинь би одоо ажиллахгүй чи сайхан ажиллаа гэж хамт олондоо хурдан иртэй иймэрхүү маягаар ингээ харьцаа үүсгэж. Тэгээд тэдний хоорондоо харьцаад ер нь ийм бас гоё эрхэлж байгаа. Тэр уураа гэсэн эрхлэлтээрээ дамжуулж гаргаж байгаа. Тийм ерөөсөө байхгүй. Тийм учраас ер нь эрхлэх гэдэг нь сонирхож үзэж судалж үзээгээд бас нэлээд ингээд судалж үзсэн л дээ одоо интернетээс хүмүүсээс асуугаад тэгээд хангалттай хэмжээний мэдээлэл авч чаддаг учраас ер нь жоохон туршил маягаар хийж үзээгээд хамгийн анхныхаа туршилтаа хийсэн байхгүй. Тэр нь болохоор ингээд яг ингээд хандаа эрхлэхийг хүсэж байгаа. Эрхэлснээр ямар ад жаргалтай болдгийг мэдрэхийг хүсэж байгаа ээжид байвал ингээд нотт дээр ороод ирээч би ингээд сайн дур бүр ингээд хийж байгаа маа ямар ч үнэлэхгүй гэдэг. Тэгэд яг нөгөө мам групп гэдэрт ингээд тавиад олон группүүд тавьж ирсэн. Тэгэд нэг 40-од гаруй эмэгтэйчүүд холбогдсон. Бас нэлээ. Тий. Ихэнх нь болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр эрхлэнэ гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Одоо ингээ өөдөөс нь асууж байгаа та нөхөртөө эрхлэхгүй гэдэг юу гэсэн үг вэ? Ямар ч тийм эрхлэх тав байхгүй. Одоо тийм нас биш. Эрхлэж авах вэ гэдэг ингээ тийм хүм аяга эсэм мөртлөө тэдний сонирхож байгаа зүйл насаад яг эрхлэнэ гэдэг чинь одоо яг юу гэсэн үг вэ? Яг яаж эрхлэх вэ? Сонирхоод байгаа байхгүй юу? Эсэм мөртлөө тэрийг нөгөө тав байхгүй. Нас байхгүй, боломж байхгүй. Одоо хүүхдүүдийн дэргэд юун тэгж их гээл те. Одоо зарим эмэгтэйч болохоор одоо нүүр ам өвчтэй чинь хөрсөлтөө юм тэгээд нэг өвчлөлтөд нүүр хөршин царай ингээл нөхрийнхөө дэс гэдэг нөхөд ямар онцгой өөртөө дүр үлдээх юм тийм их маягаар хэлчихсэн. Тэгээд гих мэтэр ингээд 47 байсан хоног. 47 эмэгтэй холбогдоод хамгийн 7-19 настай хамгийн ахмад нь болохоор 65 настай эмэгтэй байсан. Бүр нэлээ насны үедээ тий. Тий нэлээ. Тэгээд эндээс би ингээд аваад тэр ер нь бол хүмүүс ингээд эрхлэх тийм сонирхол байдаг юм байна гэдэг. Гэхдээ энэ эрхлэх гэдгийг анх судалгаа гаргаж өгөхөөс өмнө FM 104.5 дээр би нэг ярьслаа үзсэн. Тэгээд нэг эрхлэх сурах, эрхлэх талаар нэг жоохон бас тэр чинь бүр нэлээд бараг 2005 оны үйл байна. Тийм үү. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн яг тэр ярилцлаганд орж ирээд шууд гисэн байхгүй. Энэ эмэгтэйчүүд бид нарыг яг мод, төмөр, бетон, чулуу гэж боддог юм хайшаа юм. Би ч яг нэг жоохон бахта аав ээжтэй эрхэлдэг гэсэн. Амар эрхийн тэнийг бүгдээсэн. Тэгээ хүнтэй их нэртэй боллоо. Тэгээ эхнэрийнхээ үдээс ингээд эрхлэх гэхээр өөдөөс айгу гайхаж хараад ах юм. Тэгсэн мөртөө өөрөө надад эрхлээд идэг. Тэгээ би эрхлэмээр ах чи би эрхлэхээр өөдөөс гайхаж чи ямар сони эрхтэй юм байж гэдэг. Ингээд их ингээд ямар сони юм бэ. Би эрхлэмээр байж тэгээ. Тэр эрхтэй хүн тэгж ярьснаа. Сонсоод тэр шууд нэг ярьслаа гэсэн юм. Тэгээд би бодчихсан байна. Нэрээ эрхлэх гэдэг чинь яг юу вэ? Тухайн үед тийм бодлоо орж ирсэн байна. Нэрээ. Би ч гэсэн тэр үед бол би л эрхлэх гэсэн ойлголт байдаг гэсэн шүү дээ. Эрхтэй хүн эрхлэх гэж шал болохгүй тий. Яг л тэр эрхтэй хүн учраас тийм ойлголт надад байсан. Тэр ойлголтыг санахгүй тэр хүн. Тэгэл ер нь дотор хадгалагдаад яваад байсан. Тэгээ хүүхдэд төрүүлээд байрныхаа ээж нартаа уулзаад харьцаануудыг хараад ер нь бол ер нь жоохон сонирхол төрж ирсэн байна. Ер нь бол гэж юм ингээд. Тэгээ ингээ оролцсон. Мэдээж ингээд
бараг 2 сар гаруй үргэлжсэн. Тийм боломжтой тэр эрхлэх гэдэг юу гэж миний төсөөснөөс илүү их ажиллагаа орсон. Яг тэр эмэгтэйг судлана. Оролцож байгаа эмэгтэйг судлана тийм. Одоо оролцож байгаа эмэгтэйг судлахаас гадна нөгөө эмэгтэйгийнх нь хань ижлэгийг судлана. За тэр эмэгтэйг ингээд судлахын тулд тэр эмэгтэй ээж авдаа хүүхд настай ээж авдаа ямар харилцаа байсан, ямар хэмжээнд эрхэлдэг байсан, дураараа байдгийсэн юм уу, дотоо булгана ахуулдаг тийм эмэгтэйс юм уу, эсвэл ингээд яг ингээд ээж аав нэг ажил амьдралын бие даахгүй хүн бие хүний хэлхийг дааж өгөнгөө бас ингээд зарим үедээ гоё сэтгэлд нь хоногшохоор тийм эрхлэх тийм зүйл хийжсэн гэдэг тэр эмэгтэйг судлаж байна. Дараа нь хантай ханыг нь судлана. Хань яг ямар тэр эмэгтэйгээ сонсон. Тэгээ яг тэр хань надад оролцох байгаа шүү дээ. Тэгээд ханых нь гэр бүлийн бас судлана. Тэр эмэгтэй бас яг энэ ажиллах явцад нэг зүйл юу ажиллагдсан бэ гэхээр эмэгтэй хүн ханаа бүрэн судлаагүй байдаг юм. За. Тэр үнэн байх шүү. Гэр бүлийн харилцаанд гарч байгаа том асуудлын нэг нь болохоор ер нь гэр бүлийн харилцаа гэж би маш сайн сайтар судлах хэрэгтэй байхгүй. Яг амьдралынхаа явцад. За энэ маргалдаад гэлдээ үйдэж гэсэн энэ хүн маань ийм юм дээр дургу, ийм хүн дээр ийм байдаг юм. Би энэ дээр нь дургу байдаг. Би энэ дээр ингэж илэрхийлдэг. Энэ хүн ингэж гаргадаг юм. Ингээс судлаа явж байгаа хэрэгтэй байхгүй. Уг нь за. Хүнээ судлах ухаан байхгүй юу? Гэтэл бид нар яг үгээр чи намайг тижих ёстой, чи намайг жаргах ёстой гэсэн мэдтэй. Чи бол эмэгтэй хүн, чи эхнэр хүн ингэх ёстой мэдтэй гэсэн маягаар ингээ харьцаад ингээд хаалт хийждэг байхгүй. Угтаа бол ингээ би аюул сайн судалж байгаа хэрэгтэй. Нэг үл ойлголтод гарч ирэнгүүт энэ чинь ийм юм биш үү? Энэ ийм биш үү? Ингээд судлаа явж байгаа хэрэгтэй гэдэг байхгүй. Тийм учраас гэр бүл гэдэг чинь хосын харилцаа гэдэг чинь хамгийн гайхалтай, хамгийн одтой тийм хүн судлах ухаан байхгүй. Нэг судалж өгжүүлдэг юм байна. Гэтэл бид өнөөдөр тэр юм байхгүйгээр чи тийх ёстой гэдэг нөгөө үүрэг тал, хариуцлага тал дээр илүү яриад хариуцлага биш үүрэг тал руугаа. Тэгээ эрхээ өөрийнхөө эрхийг туваалгаад нөгөө хүний эрхийг илүү тулган шаарддаг юм учраас эндээс нөгөө эхнэр бүрийн асуудал гарч ирж байна гэдгийг ойлгож гисэн. За. Таныг аягүй сайн судлах хэрэгтэй. Ханийгаа судлахтаа бас хүүхд байхтай ямар байсан. Тэгээд нөгөө ээж автаа яаж харилцдаг гэсэн. Тэгээ энэ давхар нөгөө гэр бүлийн хүмүүст бас хаад судлаа явж байгаа. Тийм байна. Энэ хоёрын хоорондын харилцаа юун дээр ингээд жоохон алдагдаад, юун дээр гоё болоод яаж ч гоё эвдрүүлчихөө гэдэг юм сонирхолтой юм гараад ирдэг байна. Тийм байна. За ингээд явсаар хагаад эцсийн үр дүнд болохоор яасан гэхээр 5 эмэгтэй л үзсэн. Босныхоо тэгээд нөгөө ажилтай байна, байн гарч чадахгүй, ямар нэгэн даалгавар өгөхөөр нөгөө өдгөө хийхгүй. Тийм иймэрхүү байдлаас ингээ болно шүү дээ. Тэр үедээ амьдрал хүний нөгөө дотоод асуудалтай холбоотой бас хэцүү. Яг ингээ гоё биш явахгүй. Сургуулийн сурагчдад багш хичээл даад байгаа шиг байдаг. Тийм шүү дээ, тийм ээ. Тэр чинь яг хүн хэлэх юм байна, хэлэхгүй юм байна, дуртай юм байна, дургүй юм байна. Тэрээс тухайн гойнээс судалж байгаа байхгүй. Тэгээд 5 эмэгтэй үлдсэн 5 үр дүн нь болохоор би үр дүнгийн ярих гэж та 5 эмэгтэйгийн үр дүн ямар гарч ирсэн гэхээр 3 эмэгтэйгийн үр дүн маш өндөр гоё гарч ирсэн. Энийг нөхөр нь бол байнга архи уудаг. Нэг архи уухаараа ингээл 2-3 хоног гэртээ гэрээс алга болчихдог. Тэгээд яндраа асуудал ихэд нөгөө архи уул алга болчихдог. Тэгээд аюу хэцүү бараг ингээд сал 3-4 хүүхэдтэй. Тэгээд салдаг ч юм уу гэж боддог. Тэгээд уг нь архи уух болохоор уг нь сайн хүн баггүй гэдэг ихнэр нь тэгээд байдаг. Архи уухаараа л ингээ алга болчихдог гэдэг. Тийм ирчүүд байдаг юм. Тий. Тэр эмэгтэй. Нөгөө эмэгтэйгийнх нь нөхөр нь болохоор айгуу тийм эмэгтэйлэг чанартай айгуу үглээ. Хүнийг айгуу өөнтгэлдэг. Жижиг сажиг юм дээр их өгүүлдэг ч юм уу те. Жижиг сажиг юм дээр айгуу өгүүлэх айгуу муу хорон өгдөг. Хорон өгдөг. Нөгөө ихнэр нь амар гомцчдаг. Гэхдээ л яг нөгөө гэр бүлийн осод гэл болоо л гэдэг. Гэтэл говлч чулуудаа л өөрөө тэр нөхөр нь өгөхгүй. Зүгээр л ерөөсөө байгаа байдал л тэр. Эхнэр нь тэр аягүй эмзэг тусаад байдаг. Тийм. Нөгөө нэг эмэгтэй нь болохоор өөрөө жоохон үйдэн хай юм. Нэг хүнтэй удаан байх. Гэхдээ хүний амьдралд бол тийм байх. Уг нь буруу байхгүй. Өөртөө л буруу одоо мод үлээл хэвчээ. Тэгвэл ингэ ялгамсан. Гэтэл ер нь бол ингээл яг ингээд сэтгэлээсээ гарахгүй нэг
жоохон найз нар нутгаар жоохон шоуд их окей тэгээд шууд нөхрийнхөө самбыг цацгүйгээр гарааг үүсдэг. Тэгэл ирээл хэрүүл олдог тийм юмээс аахгүй. За нөгөө хоёр нахаа нөгөө байдаг. Болоодон байдаг гэсэн юм хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ гурван юмтэйгээ илүү онцлог үзээд яг энэ гурван хамгийн гоё таалагдсан зүйл болохоор яг миний үгээр аюул сайн миний үгийг сайн хэлсэн сайн шавнар гэж хэлэх юм. Тэгээд гурвууланд нь маш гоё өөрсдөө хүсчихсэн өөрчлөлт гарч ирсэн байна. Оо ямар гоё. Нөхөр нь архиа уухай байсан. Нөхөр нь өгүүлж яаж хай байсан. Өглөнгөд амаа дардаг. Нөхөр нь арх ухтаа эстэ уухгүй одоо бүр уухай байсан. Оо. Эстэ гоё үрдэн гарч. Ямар балаа ийм бал ингэж балаарч явж байсан байж та гэж ярьдаг. Нөгөөд эхнэр нь болохоор ерөөсөө би гэр бүлтэй л ад жаргалтай байж чадсан бол би хаан ад жаргалтай байх юм байна. Гэдгийг өөрөө ойлгосон. Тэгээ энэ гурван юмтэй зөвхөн эрхэлснээр л эрхэлж сурснараа л эрхэлж чадсанараа л энэ асуудлыг гаргаж чадна. За. Тэгэхээр эрхэлнэ гэдэг чинь одоо юу гэсэн үг гэхээр ерөөсөө л одоо хүмүүс ингэж байхгүй яг одоо би эрхэлж сурмаар байна. Яг яаж эрхлэх юм? Одоо яг заагаад өгч байдаг. Тэр аюу хэцүү. Тийм шүү дээ. Би амаргүй ах. Тэр ингээд одоо чи ингэж эрхэл тэгж эрхэл заалтай юм шүү дээ. Хэцүү шүү дээ. Тий, шал өөр аахгүй. Тэр өөрөөс шууд гэдэг аахгүй. Чи ёо. Одоо шууд надаа ингээд заагаад өгч. Би яаж эрхлэх юм? Уг нь би эрхлэх юм мэднэ. Гэтэ яаж эрхлэх юм? Тэгээд ингээд заах. Тэгэхээр чи надад ямар ч боломж авахгүй. Би тэр хүнийг судлаагүй, тэр гэр бүлийг судлаагүй, тэр нүдрийг судлаагүй, тэр хоёроо харилцаа мэдэхгүй. Тэгжиж би ингээд шууд ингээд одоо чи ханаад төрчлөө энэ нэг уучих гэх ингээд өгсөндөө л адилхан болж байгаа гэсэн үг байхгүй. Тэр юм нь яг үйлчлэх үү, буруу үйлчлэх үү мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тиймэрхүү маягаар хүмүүс аяга шаарддаг надаас. Эсвэл яг эрхлэн гэдэг чинь яг юу гэсэн үг яг юу өөрчлөө одоо хэлтэй гэдэг чинь. Ер нь тэгтээ хүмүүс их сонирхолтой шүү дээ. Тийм баг. Тэгэл ингээд төс тас ингээд төгс болоогүй учраас яг энэ мэрэгчлэр би төгс олоогүй гэж шүү дээ. Сурлаа л явж байгаа юм тийм. Ингээл шууд биелээ юм ингээд үсээд байдаг байхгүй. Тэр эрхлэн яг ерөнхийн нийтийг юу хариулт байж болно. Одоо эрхлснээр хамгийн наадах нь юу гэхээр эмэгтэй хүн өөрөө гоё болбрай, зөөлөн, хайр татам ялдам хайр татам болдог байхгүй. Эрхэлж үдээгүй сураагүй эрхлэхийг хүсдэг юм бол тэгэл дарга. Үсэг зэгцэн ажил хэрэгч юм гэдэг. Тэгээ нөхрөд болохоор ажил хэрэгч юм гэдэг аягүй дурггүй. Маш дурггүй. Эхнэр нь дарга байхыг ч бас дурггүй. Яг л дарга байж бол эхнэрхөө хөгжлийг дэмжиж штэ гооны ажил халбан тушаалын карьерийг бүр хэмжээ явж штэ. Гэхдээ гэр орондоо өөрийнхөө үр хөвгтэй нөхртөө яг дарга шиг харцдаг. Яг албаны юм шиг. Яг нэг ажил хэрэгч юм шиг. За одоо өнөөдөр чи бид нар чи ямар өвдөлтэй вэ? Өнөөдөр тэр айл очих хэрэгтэй гэж. Одоо өнөөдөр салхин гарна. Ийм маш дурггүй хэрэгтэй. Тэр одоо нэг өөрөө мундаг дарга байсан ч гэсэн өөрөө мундаг эрдэн босролтой байсан ч гэсэн тэмэгдүүч юм шиг тийм ялтам булбраа гэртээ тий тийм байх юм бол эртөө ингээл аяндаа татагтаад байдаг байхгүй. Тэгэхгүй тэ за нөхөр минь цаадаа надад хуцаа уурах юм хайснаа. Тэр бас үзэж дээ. Эсвэл ханаа нөгөө яасан муухаар гэдэг вэ? Хуцаа солилцоож ингэх юм бол ямар аль нь эртөө он татах вэ? Тийм шүү. Энэ нэг энэ чадвар ахгүй энэ чадвар. Энэ чадварыг би заяа бид хоёр ингээд нөхрөөс гадна өөрөө иргэн тэгээд бас утгагүй болно гэсэн үг шүү. Ястад одоо юу хүмүүс хэлэхээр одоо нөгөө энэ яах гэдэг хандраа дарма хайшиг гэхээр тийм ойлгохгүй шүү дээ. Тийм шүү тийм ээ. Нөхөртэй байж надаа. Зөвхөн их нэртэй тэгж харьцах хэрэгтэй байхгүй энэ харьцаач. Тэр нөгөө харьцаач нөгөө нөхөрлөгөө хардаг нэг гоё хар. Тэгээд чам руу харах харьцаа шал өөрөө. Тэр ингээд ажиллаад үзэр. Нөхөрлөгөө хэвээр ч ингээд дарах юм шиг одоо энэ хийдэ энэ одоо яах гэж байгаа гэж. Тийм шүү дээ. Тэгэхгүй шүү дээ. Тийм. Одоо энэ одоо хиний үг миний үг ч одоо яг хэн болчих яаж юм маягаар хахгүй шүү дээ. Хүүхд нь хичнээн буруу төлөвлөсөн ч гэсэн танаа л нэг хөөрцөн хайрлсан тийм нэг ойлгуулж ухааруулж байсан маягаар ууртай байсан ч гэсэн тэр хартаараа л харна шүү. Тэр харт тийм л байх. Тэр харьцаагаад зөвхөн ихнэр нөхөд дээр хооронд байна. Гэтэл өнөөдөр ингээд зарим юм гэж байна. Ихнэр нөхөрт зөвхөн ихнэр нөхөрт хандаа харьцах тэр харьцаагаараа
бусад эрэгтэйчүүд өөртөө татах, бусад эрэгтэйчүүд өөртөө маягаар ингээд ашиглах нь одоо нөгөө талаар нөгөө шалиг одоо нийтийн хүн болгож байгаа байхгүй өөрийгөө. Одоо Facebook дээр public одоо secret гэдэг тохиргоотой адилхан public хүн болж байгаа байхгүй. Одоо биеийнхаа царай цус сэтгэл одоо юм. Гэтэл эхэндэр нөхрийн хосын харилцаанд бусдаа хуваалцахгүй юм харьцаа байж. Тийм шүү дээ тийм. Андаа л үг тийм. Ингэж чадах юм бол нэгдүгээр, хоёрдугаар энэ харилцаагаа маш гоё ингэж хөгжүүлээд ингээ явах юм бол тэгэл тэр эмэгтэй тэр ихтэй ад жаргалтай. Өөр ямар нэгэн зүйл сатаарах, ямар нэгэн зүйл уруу татагдах тийм боломж байхгүй. Хөлөнгөөс хинийхэн зүгээс ямар ч оролцоо гарч ирэхгүй. Орж ирэхгүй. Тийм хоёр бирэндээ ингээд хотон байж чадаагүй учраас өөрсдийнхөө асуудлыг хөндлөнгийн хүмүүсээр гурав дахь хүнээр ингээд засуулах одоо шийдвэрлэх юм гараад ирж байгаа байхгүй. Гэтэл тэр гурав дахь хүн тэр хоёрын хосын хоорондын харилцаа юунаас гисэн хинээс хэлтэй ямар явцтай ямар өвдөдөг мэдэхгүй шүү дээ. Өөрөө үнээр хараад ялангуяа одоо төрсөн талаагаа илүү хүмүүгөл тийм хандлагатай болчихдог байна. Яг шууд өмөрч байгаа гэсэн хандлага нь аялга нь төрсөн тал руугаа нөгөө нэг хүн бэр болж орж ирсэн үнтэй сэтгэлд нь гомдхолтой үлддэг байхгүй. Тэр маш эмзэг аваад тийм учраас би залуучуудыг болж өгвөл гэр бүлээ дөнгөж эхэлж байх үедээ аль талынхаасаа хол бие дад амьдраасаа гэдэг амьдраараа гэдэг залуучууд. Хоосон болно. Одоо болохоор яг тэр баг бүх юм бэлэн болсон. Ээж аав нь ч гэсэн нөгөө гэрлийн хүмүүс бас буруу яваад байгаа байхгүй. Ээж аав нэг бол гүүн нэг бол гэртээ хоол идэггүй гэрээрээ ороогүй ээж рүү ороод хоолоо иддэг. Гэрт нь ихнэр нь хоол идсэн байж нөхөр нь идэхгүй би сая аав нь ээж нь идсэн гэдэг. Тэгэхээр ханьцны тэрс нөгөө хандаа өгсөн тэр бэлтжсэн тэр сэтгэл тэр ямар болох вэ? Ингээд мэдхгүйгээр ингээд би ингээд жоохон юу асуудал үүсгэх юу шийдээд байгаа байхгүй. Тийм учраас ээж ч гэсэн одоо монголчуудын ингээд гэрүүдийн ухаанаас гэрүүдийг ингээд судлаад аваад үзэх чинь Монгол хүмүүс охиноо айл бэр болоод очихт нь наад зах нь бүр хамгийн доод ингээд 2 сар гэртээ битэг үдэх гэж хэлдэг. Өөрөө гэртээ. 2 сар. Гэр нь ойрхон байсан. Нөгөө таахалтай байсан. 2 сар гэртээ ерөөс үдэх. Тэр айл даад үдэх нөө тэр айл хоол нь одоо юу гэдэг айлд очиж байгаа нь бас яг төрсөн гэр шиг байж чадахгүй шүү дээ. Тэгэл тэр чинь нөгөө тасж байгаа байхгүй юу? Тасж байгаа гэсэн. Тэр шинэ амьдрал тасж байгаа гэсэн. Тэр эцэг их нь яаж харж байгаа нь охин өөр яаж хүлээж авах нь бас өөрх нь асуудал шүү дээ. Намайг авдуудад байна уу? Намайг гойчлаад байгаа юм уу? Намайг хайрлаад байгаа юм уу? Хүлээж байгаа юм уу гэдэг. Хоол ундыг эхэлж аяглаад байна уу? Дундын нөгөөд байна уу? Одоо бараг шавхаг нөгөөд байна уу гэдэг. Тэр охин өөр ажиглаад тэр эмэгтэй нэг сэтгэлд нэг бусалж эхэлж байгаа шүү дээ. Тэгэл аяндаа ингээд тасаж хүлээн авч ойлгож эхэлдэг байхгүй. Тэгэхгүй одоо манайх яг үгээр жоох ингээд одоо би хадмын орж ирэнгүүт нь хадам ээж нь нөхөртөө өгөөл хүүхдээ өөрх нь нөхөрт нөгөөл тэгснэ өөрхөө хүүхд нөгөөд хамгийн сүүлд нь нөгөө бэртээ өөрт нь надад өчгөр гомдчихдаг байхгүй. Тэгэл тэр гомдоо тэгэл тэр намайг ад үздэг. Хамгийн сүүлийн юм надад өгдөг гэл ээж рүү очоод аав руу очоод ярил үйлдэл дуулаад дөнгөд наавч яаж байгаа ингэж байгаа ингээл яг тэр охиныхоо үдээр яваал. Гээл ингээл асууд гэтэл яг ямар ч юм бодоогүй тийм байж болж тэр гэрүүдээ хүмүүс яг тэр гэрүүд чи ялгаатай хүмүүс хоорондоо гэрэж байгаа шүү дээ. Гэрүүдийн болцрол гэрүүдийн хүмүүс гэрүүдийн хөвшил бүх юм ялгаатай байхгүй. Тэр ялгааг хөтөн зөвшөөрөх ухааныг анх гэрүүл болж байхдаа өөрөө мэдүүдээр ажилладаг. Ийм өндөр ялгаатай юм биш. Ийм өндөр би жоохон гомдчихгоо. Ийм өндөр би жоохон суралцах хэрэгтэй мэнэ гэдэг. Ийм одоо шинэ боловсрол хийж байгаа байхгүй юу? За. Тэгхгүйгээр тэгэл ингээд шууд өндөр өдөл гомдлоо. Шууд аав ээж очоод хэллээ. Гэтэл аав ээж та ханыгаа уучлж чадна. Хадам ээжээ уучлж чадна тий. Тэр асуудаас дараа нь ийм учиртай байсан шүү дээ. Дараа нь ойлгоно гэсэн тэр юм тий. Гэтэл өөрийн чинь аав ээж болохоор уучлахгүй шүү. Миний хүүхдийг анх орж ирж байгаа тий. Цаныхаа хоолны ээжийг өгөх хэрэгтэй. Хамгийн сүүлхээ юм уу гэдэг юм. Гэт уучлахгүй. Гэхдээ тэрийг хэлэхгүй. Тэгэл дотроо бүрнээ бэрээ хатмаа үдэх үнлэмж нэг өвчдөг.
Тэгээд тэр нь ямар үед гарч ирэх вэ? Тэр жоохон зөрчилдөөн гарч ирэл нөгөө хүүхдийн гэртээ ирэнгүүт л нөгөө өнцрөгөө тоглолтог дайрдаг тийм л. Тэр тоглолтын дайрна гэдэг чинь ингээд шууд хил амаараа биш. Хүүхдтэй буруу дуу зааж өгөх гэсэн үг байхгүй. Ки давра, китик ингээд ингээл хам. Эндээс нөгөө нэг танаахан, манаахан гэсэн асуудал гараад. Одоо манай Монгол гэрүүлийн хамгийн нийлэх асуудал надад танаахан манаахан гэж. Манаахан бол хамгийн мундаг. Манаахан бол хамгийн эвтэй. Манаахан бол хамгийн зөв сайн гэж манаахан. Танаахан бол хамгийн муу, хамгийн ядуу, хамгийн арчаагүй, хамгийн эвгүй, найргүй гэдэг ч юм ингээ маргалцдаг. Гэтэл танаахан гэдгийг сонссон би надад ямар санагдав. Ямар ч хүн тийм ээ чиний ярьсан зөвөө гэж хэдэж хэлээ зөвшөөрөх байцтай. Тийм шүү дээ. Үнэн байсан ч гэсэн чи өөрөө гэл ингээл танах руугаа явчих шин. Ингээл маргаа өсчдөг байхгүй. Тэгээд суурийг нөгөө эцэгчүүд нь өөрсдөө тавьдаг байхгүй. Тэгээд бити давраа тэр бүхнийг ажил хийж сурах. Юу ч хийж сураагүй мороогүй гэх юм гэх мэтэр. Тийм буруу баг. Тийм монголчууд бол тийм байгаагүй. Доод тэр нь хичнээн 5 болоход орох байсан. 2 сар манай битгий орж ирээрэй гэсэн. Оо за эртний тийм гоё сургамж байсан байж шүү дээ. Ойлн гомдон гэрлөө нэг харах гэжгүй тэгээ нэг ээж аав нь хүлээж зөвшөөрөхгүй. Тэгээд тэр хүн өөр ингэ болдог, сурдаг баг. Тийм байсан. Тэгэл одоо манайх байхгүй. Тэр нэг болгоод хүрээд ирээрэй. Нэг юм хялж санаанд хэлэнгээ хүрээд ирээрэй. Тэгээ одоо энэ үр дүн яаж юм? Хүүхдүүд нь дандаа л гэрүүлийн асуудалтай. Гэрүүл гоё ав жаргалтай байхгүй дандаа л асуудал. Тэгээд баг нийтээр нийгмээр баг ингэ бүтэн зөвшөөрч байдаг. Тэгээд тэр асуудлыг толгойгоо хүмүүсийн хамгийн амархан шийдвэр нь юу гэхээр салыг гэдэг юм. Салах гэж суусан бол яг ч тэр үнийг сонгосон юм. Нэгэн ч хүнтэй дуугаад гэрэлтэн юм бол хамтын амьдралтай бүтэн юм бол үүрэгтэй болсон юм бол одоо тэгэл үнэхээр хэцүү байсан ч гэсэн тэр хэцүүг даван туулах чадвар ямар ч хүнд байдаг байхгүй. Даван туулах ухаан ямар ч хүнд байдаг. Тэр ухаанаар тэр юм дээр гарах хэрэгтэй. Хамттай байж хатал гарах хэрэгтэй. Тэгэл тэр аливаа юм чинь гарахтай байна. Тэгэл тэр хязгаарнд дуусгууд дараа нь яг өөр хүн тэр яаж даван туулсан тэр өөр шим өөр төр чинь өөр шим төр чинь тийч авч жаргалтай амьдрал наад жаргал баяр баясгалтай тэр чинь зүгээр хүсээд ирдэггүй шүү. Тийм үстэй. Бид нэг амжилтанд хүрлэхэд заавал зорилго тавина. Тэрний төлөө хичээн, чармаа, тэгэл янз бүрийн одоо хүмүүсийн үгөөсгөл тэгэл болох бүтэхгүй надаас шалтгааллах гадны хүн төлөв. Өндөө тохиолдол. Тэр дор санаар би яг ийм зорилгонд хүрнэгээл яа. Гэрүүлийн амьдрал ч гэсэн тийм байх хэрэгтэй. Өнөөдөр гэрүүлийн амьдрал тэгэхгүй шууд нэг болгох били чадахгүй. Явъя. Цалий. Тэгээ бас яг одоо ингээд салий гэж хэлж байгаа шүү дээ. Салий гэдэг айгүй амархан одоо дуурдаг хүмүүс байж болж байгаа тий. Тэгээ тэрийн шалтгаан нь болохоор одоо зан чанар таарахгүй байна гэж одоо шалтгаалдаг хүмүүс бас байх шиг байгаа даа тий. Ер нь бол гэр бүл салбыг дийлэнхэл зан чанар таарахгүй байна. Үзлээд нийлэхгүй юм гэдэг үү тий. Тэгээ ер нь бол тэр чинь баг бүхэл хүн тийм биз дээ. Зан чанар адилхан зан чанартай хүн байхгүй, адилхан үзэл бодолтой хүн байхгүй тийм ээ. Тэгээд тэр ерөөсөө тэр гэр бүлийг одоо авч авъя гэл гэх юм бол ерөөсөө одоо хичээл зүтгэл хэцүү байдалтай үйл ойлгосыг даван туулахын төлөө хичээхөөсөр аргагүй гэсэн үг үстэй. Хамт олон дотор ч гэсэндээ тийм байдаг шүү дээ. Хамт олон дотор ч жишээлбэл нөгөө юу яадаг. Тэгэхээр одоо хамт олон биш юм гэхэд би одоо төрсөн ах дүүс ч гэсэн хоорондоо ялгаатай өөр байна шүү. Тийм шүү дээ, тийм ээ. Тийм шүү дээ. Би дээр эгчтэй, ах эгчтэй, дороо дүүтэй гэдэг бид нар хоорондоо ч гэсэн ялгаатай зүйл байна шүү. Би нэг зүйлээ нөгөө хэд нь зөвшөөрөхгүй гэдэг ч юм уу тий. Би нэг юм дуртай хийх гэдэг нөгөө хэд нь хийхгүй байдаг. Тэр хүмүүсийн хийж исэн юм би уурлаад байдаг. Тэр хүмүүсээ уурлажсэн би магадгүй баярлаад байдаг. Ийм байж байдаг. Би байна үү тий. Энэ байдал зүйл байхгүй. Хамгийн гол нөгөө нэг гэр бүл гэдэг чинь нөгөө суралцах. Одоо нөгөө ээж аавын төлөвшүүлж чадаагүй, хараахан төлөвшүүлээгүй тэр зам чанарыг л эхнэр нөхрүүд нь төлөвшүүлдэг байхгүй юу?
Тийм учраас гэр бүл чинь ингээд бусад бүх боловсрол дотроос хамгийн их төв сургалтын байгууллага байхгүй. Тэгэхээр тийж үзчихээ. Тийм учраас одоо чиний нэг асуултан дээр байна шүү дээ. Гэр бүлийг аз жаргалтай байлгах гол үндэслэл нь юу вэ? Бат их гэр бүлийн гол үндэс юу вэ гэж асууад байгаа шүү дээ. Хамгийн гол үндэс нь ерөөсөө гэр бүлийн боловсролыг бүх нийтийн боловсрол болгох нь хүнэж байна. Гэр бүлтэй одоо гэр бүл гэж ямар ач холбогдолтой гэрэлсэн хүн гэрлээгүй хүн хоёрын хооронд ямар ялгаа байдгийг тэрний нотлохоо судалгаа нь юу вэ? Сэбэрэн. Тухайн судалгаатай нэрх хэрэгтэй байна. Тэгээд одоо гэр бүлийн боловсролыг бүх нийтийн боловсрол болгож чадах юм бол бүх хүмүүс нэрээ би сайхан л амьдрахын төлөө өөрийнхөө өрөөд нь бүжрэх батлах өрөөд нь үлдээх юм төлөө би гэрлэх хэрэгтэй. Гэрлэхэд гэр бүлийн тэр амьдралын явцад янз бүрийн ямар нэгэн асуудал байх юм бол би бэлтгэлгүй байгаагаа шалгаж гин гэсэн өөрөө шалгаж. Би энэ зүйлд бэлтгэлгүй байсан ш. Одоо би мэдээ. Тэгээ энийг би хаанаас авах вэ? Ийм байх хэрэгтэй. Нэгдүгээр гэр бүлийн боловсрол бүх нийтийн боловсрол байх хэрэгтэй. Энийг одоо мөнгөтэй гэдэг нь миний би маш олон жил одоо бараг 98 оноос хойш гэр бүлийн боловсрол хэрэгтэй гэж яа. Яриад одоонд бол яг бүх нийтийн боловсрол болгож чадаагүй. Гэтэл ямар ч өөрийнхөө хүмүүс сургалтаар өгч юм. Туршлын журмаар сургуулиудад оруулсан үр дүн байна. Гэж байна. Хоёрдугаар хэрвээ өрөөс гэр бүлийн боловсролыг бүх нийтийн боловсрол болгох боломжгүй бол болгох тал дээр анхаарахгүй бол ядаж эцэг эхчүүд хүүхдтэй сайн эхнэр нөхөр болгох тал дээр өөрсдөө дааж өгчээд өөрсдөө амьдралаа. Тэгсэн чинь энэ ингээд жоохон асуудалтай байгаа байхгүй. Яг тэр өнөөдрийн эцэг эхчүүд нэгдүгээр өөрсдөө маш давгүй байна. Маш давгүй. Тэгээ одоо эдийн дург олохын тулд хүүхдийн боловсрол гэр бүлийн хэрэгтэй эзэн гэдэг юм маш давгүй байж байгаа. Тэгэл дээрэс нь одоо бидний ингээд загвар тулах олон шалтгаанууд байна шүү дээ. Одоо юмны үнийн өсөлт. Тэр тэ бидний өвчлөл гэх юм уу. Нөгөө нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар гэр бүлийн боловсролыг анханасаа нөгөө ээж аваасаа мэдээгүй хүмүүс өөр юмнаас авч нөгөө мэдээллийг сурвалжуудаас олж байгаа тийм. Тэр нь болохоор баталгаатай биш. Баталгаатай биш байгаа байхгүй. Тэгээл одоо нөхөр бол ингэх ёстой, эхнэр бол ингэх ёстой гэж одоо ихэнх хүмүүсийн хандлагын өгдөл одоо намайг хайрлаж чаддаг юм бол хоёулаа сунаа гэсэн тийм ойлголт очиж байгаа. Өөрөө хоёулаа бодсон тийм. Намайг л хайрлаа. Гэтэл би хайрыг авахын тулд тэр хүнийг хайрлах хэрэгтэй байхгүй. Тэр хүнийг хайрлаж тэр хүний хайрыг өөрөө тэр хүсчихсэн тэр хайраа тэр хүнээс авах гэсэн. Тэрийг ойлгохгүй тэгэл намайг хайрлаа. Тэгэл өөрийнхөө дураараа байдаг байхгүй. Одоо нэг эрэгтэй хүн надад ярьжсэн. Нэг нөхөр тийм. Яг ингээл гэр бүлийн альбомоо гэр би үзээ суулаа. Тэгсэн чинь манай эхнэрийн зураг хамгийн их байна. Тэгээ ямар зураг хамгийн их байна гэхээр манай эхнэр жил болгоны шинэ жил авахгүй зураг байна. Шинэ жилийн баярт оролцсон зураг байна. Жил болгон ингээд найз нөхдөйгөө дугаалганд юм явсан зураг нь байна. Жил болгон одоо юу гэдэг нөгөө баярт ингээд янз бүрийн оролцож ирсэн зураг нь байна. Дандаа нөгөө хүмүүстэй хамт баярлж ирсэн зураг. Баярын давхуулж ирсэн зураг. Гэтэл миний зураг хаана байна гэвэл ажил дээрээ албан ёсоор зураг авах нөгөө хүндэт зураг ч юм уу нөгөө зураг хэрэгтэй гэсэн зураг авах. Ажлын зургууд байна. Тэгэл нэг хүүхдээ үтгийвч ийм л зураг ямар ч тийм баярт оролцож байсан зураг байхгүй. Тэгээд тэгсэн хэрнээ манай эхнэр намайг чи намайг дандаа хайчдаг шахдаг. Чи дандаа өөрөө дураараа явдаг гэх ингэж ах юм. Тэр ингээд одоо ингээд хосууд ингээд зөвлөгөө аваад явчихаар яг миний хувьд бол айгүй удаа өгдөг нэг хосууд. Нэг хосууд зөвлөгөө маш удаа өгдөг. Хурд чадахгүй би. Тэгэл одоо тухайн онцгоос одоо нэг гэр бүлийн дурыг сайн ажиллаараа тийм. Эсвэл одоо дахиад айгүй олон одоо ядаж нэг 40 удаа нэг болцоо хийчих. Нэг нөхөр биш зүгээр болцоо хий. Гэдэг маягаар ингээд тухайн хосуудын онцгой хайруулаад ингээд хийдэг байхгүй. Тэгээд нэгдүгээр тийм учраас ингээд юу гэдэг нь гэр бүлийн ямар ч тийм боловсрол авах намайг хайрлах чадхал юм бол би чамтай сууна гэсэн тийм байдаг та. Гэр бүл болж байна. Тэгээ хүүхдээ бодохгүй. Ерөөсөө хүүхдээ бодохгүй. Хүүхдээ бодохгүй байх гэж би инээ шүүмжлэн. Хүүхдээ одоо би ирлээ гэж өөрийнхөө одоо алдаагаа хаацалдаг. Ясан дээр хүүхдээ ерөөсөө бодохгүй аймаа л. Салаад өгч. Хоёлаа
Би хүүхдээ өөрөө авч чамтаа чамгаа аваа явчих. Аа. Чамтаа чамгүй аваад явна гэсэн ялангуяа тэгж хэлдэг эмэгтэй хүний амьдрал цаашдаа ч тогтворгүй байх байхгүй. Аа. Өнөөдөр асуудал залуучдын хамгийн эмзэглэмээр хамгийн харамсмаар одоо чиний залуу гэрүүлээд хандаж хэлэх зөвлөгөө юу вэ гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр би юу гэдгийг хэлүүлж юм тэр асуудал тохиолдно. Асуудал зайлшгүй байна. Энэ бол байдаг л байхгүй. Гэхдээ манай залуучууд ялангуяа залуу гэрүүлээд яг тухайн асуудал дотор өөрөө орчдөг байхгүй. Тэр асуудал донд орсноосоо болоод тэр нөгөө өмнө байсан сайхан, дурсамжтай, баяр ёслолтой бүх юмыг хаадаг. Дараа ирэх тэр боломж одоо юу гэх тэр бүгдийг хүлээмжшүүлэхгүй болчихдог. Тэгвэл тэр асуудал донд ороод энэ хүн муу хүн энэ хүнээс салмаа байна. Энэ хүнээс салгаа бүтчөөж гэх. Ингээл яг тэр асуудал донд өөрөө орсон. Тэгээ ирээдүг ерөөсөө харахгүй. Ирээдүг харахгүй тий. Одоо чи бүгд чи яах вэ? Чи өөрөө цааштай яах вэ? Абилж наадах чи бэлгийн харьцаа залуу хүн байна бэлгийн харьцаа. Бэлгийн хүслээ чи яах вэ? Яаж зогсох вэ? Тэгэхээр нэг биш нэлээд хэдэн үнэтэй чи холбогдох болно. Тэгэл нэг дард хэлбэрээ бие үнэлэлт ингээл явуулчих юм гэсэн үг тий. Гэх мэтэр. Тэгэл ингээл бодохоор үгүй гэл яг тэр асуудал дондоос ерөөс харахгүйгээ би энтэй энэгүй амьдарч чаднаа. Энэс салгаалan хүртэл би сайхан амьдрнаа. Айгу харамсалтай надад. Тийм учраас би тийм гэр бүлүүдтэй байна. Миний хувьд бол хэлэх зүйлүүд зогсож байгаа юм шиг санагдаж байна. Одоо би ч одоо миний мэдлэг дууслаа даа гэдэг нөгөө миний хэл дууслаа гэдэг. Тэгээд манай гэр бүлд ер нь ямар ч насны гэр бүлд ийм нэг том асуудал байна. Тэрний үгээр хин нэгний туршлагыг сонсож авна. Гэхдээ уулбарлаж болохгүй. Яагаад гэвэл тэр хүний амьдралын үйл явц, амьдралын туршлага чиний та хоёрын амьдралын үйл явцтай яв цав таарна гэсэн баталгаа байхгүй. Тийм шүү дээ, тийм ээ. Тэг ялангуяа үе тэнгийнхнийхээ. Үе тэнгийнхэн аав ээжийнхээ үнийг аяус орчдөг байхгүй. Аав ээж нь учраас аав ээж үнээр сайн гэр бүлийг дээдэлдэг. Тийм хүмүүсээ хизээш тийм хүмүүстэй саалдгийг ингэж хэлэхгүй. Харин ч цаат хүн дээр нь очиж чи яасан? Яагаад ингэсэн юм болсон гэж загнаж байхдаа л учрыг олоод ингээл ойлголцуулаад явчихдаг байхгүй. Тэгин шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ч одоо манайхан ялангуяа над дээр эмгтээчд голцоо холбогддог л. Тэгээд эмгтээчдийн гол хэлдэг зүйлний үгээр аав ээж жоохон дургу, аав ээж тамаш дургу тэр юм. Яг сал гэж юм. Аав ээжийн сал гэж юм гэж. Манай найз нөхдөйхөө амьдралтай ажиллаж, манай найз нөхдөй амьдрал. Манай нөхөр тест үнэн мөн. Пистатгүй маа. Өвн их гоё тийм өөртөө гоё хөтэй байгуулалт ирээд байгаа шүү дээ. Хүнийг уудлах, задлах, хөгжөөх, төлөвшүүлэх тийм юу ирчээд байгаа шүү дээ. Тэгэхээр хариуцлагаас дагаад цугтахтаа ганц биеэрээ биш 2 3 бол тасарсан биеэрээ явдаг байхгүй. Тэгээд ирээдүг харахгүй. Тэгвэл өнөөдөр энэ асуудал донд орчхороо өнөөдөр л одоо надаас толгойлоод байна. Тэр нь салыг асуудыг дандаа чиний эмгтэй хүмүүстэй. Оо тийм үү? Дандаа ер нь бол салыг асуудыг эмгтэй хүмүүс готод байдаг байхгүй. Эдгээр хүн салыг гэдэг зөвшөөрчих юм бол тэр гэр бүл дуусрал. Эрэгтэй хүн хэрэг салахгүй гэдэг бол тэр гэр бүл дуусрал. Тэгэхээр тийм учраас одоо нөгөө эмгтэй хүн зарим хүмүүс ингэдэг гэсэн нөгөө эмгтэй хүн нэг шийдчихэл тэр чигээрээ шийддэг гээл. Тий. Нэг тийм яриа байдаг. Яг эмгтэй хүн маш их төвчээртэй. Гэж ярьдаг тийм. Гэхдээ би бол энэ танаас нэгдэхгүй. Яг тэр энэ бол хөвшмөл ойлголт бидэнд уламжлагдаж ирсэн. Энэ ойлголтыг өөрчлөх хэвлэх хэрэгтэй байгаа. Ээж хүн хүүхдээ өмжлөх ёстой гэсэн ойлголт дээр өгдөөсөн тийм. Тийм шүү дээ. Хүн ч гэсэн хүүхдээ өмжлөх аав хүн хүүхдээ өмжлөхөр хүүхд нь ямар байдгийг судлаач гараад ирж байна. Тий. Аавын хараар бүрэн дүүрэн өссөн хүүхд бол ачаал даах чадвартай. Амьдралын ноён нуруутай болно. Ямар ч саад бишээ амархан гониж боторч өвдөгсөхгүй. Аавын хайрыг мэдэрсэн. Гэтэл ингээл ээж гэл аав би
хүчтэй дөрөв аав хүүхдээ өгч би хүүхдээ хийж байгаа юм гэсэн тийм хандлагаар ажиллаж байна. Аав ээж хайрыг одоо бүрэн мэдэрсэн хүмүүс бол тэгэл одоо ямар нэгэн дутагдал харлаа цацрахад амархан тийм боломжтой хүмүүс байна гэсэн үг байхгүй. Алдаага амархан ухаардаг, алдаагаа засаж чаддаг. Гоё бэлтгэлтэй байдал гаргасан гэсэн. Гэтэл аав ээжгүйгээр ээжгүйгээр асуудаг битүү шүү. Тэгээд тэр хүүхдч гэдэг өөрөө удмын одоо дээр үед монголчууд ер нь монголчууд биш аль ч улс орнууд удмын сан гэж ярьдаг гэсэн. Тэр удмын сан. Тий. Хүчтэй хүчрхийг ухаалаг бие бэлтэр сайтай эргүүлдэг. Одоо манайхан ч өөрсдөө нөгөө нэг асуудлын торон дотор өөрсдөө орчоод өөр удмын санд ингээд сулруулад байгаа байхгүй. Амиа хичээж байгаа юм байна. Амиа хичээж. Тэр үл гэдэг чинь бүр алсыг хардаг гэж байгаа байхгүй. Зөвхөн өнөө маргааш асуудаг шүү. Над дээр нэг багш тэгдэг гэсэн. Би ингээд гэр бүл судалж олноо. Яг гэр бүлийн чигээр ийм тиймэр нэгсэн чи одоо гэр бүл аваад байгаад тийм. Өө хэрүүлээ ажилласан. Нака бол гэх. Нэг багш тэгж байгаа. Үнээр гайхсан. Гэтэл тэр гэр бүл чинь хүнийг л одоо хүчрхэг болохоо, сул болохоо, хуваа хичээсэн болохоо, нийтийн эрх шиг бодсон юм болохоо тийм. Тэр чинь гэр бүлээс эхэлдэг байхгүй. Тэр мундаг бүх хүмүүсийн цаана эмгтэл хүн байдаг. Гэр бүл л байдаг. Тэр маш муу аимшигтай хариуц хүний цаана эмгтэл хүн байдаг. Гэр бүл л байдаг. Тэр нөлөөлж байгаа юм тэр байна. Хүүхэд насндаа хайрыг мэдрээгүй өссөн хүн хүүхэд өсөж том болох хэрээр нийгмээс сонзогоо авдаг. Нийгмийн дэг журмыг сахихгүй одоо өөрөө эрх чөлөө биелүүх нэгдүгээр тавина. Их хүнтэй хамтарч чадахгүй. Тэр тийм байна. Тэр үл маш чухал. Надтай хамаардаг хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ингээд залуучууд ингээд яг ингээд асуудлын торон дотор өөрсдөө ороод торноосоо гарахгүй. Би гармаар би дотрол байна. Би дотрол жаргалтай байна гэж жаамаа хайж байна. Гэхдээ ер нь бол сайн талууд байгаа Монгол. Ялангуяа Монгол. Би Монголоо илүү гэсэн. Зарим хүмүүс яг гадаадаа илүү өсөлтөд ирдэг баг тийм. Нэг л Монгол гэсэн улс үндэстэн Чингис хааны үед одоо ч Манжийн үед ч тийм одоо ч гэсэн гэл ямар нэгэн том хүчрхэг улсын одоо эдийн засаг ямар нэгэн байдлаар хараат байсан ч гэсэн нөлөөнд одоо юу байсан ч гэсэн хамааралтай байсан ч гэсэн Монгол үндэстэн байсаар л ирсэн. Энийн нууц нь юу гэхээр ерөөсөө монголчууд гэр бүлийн ухааныг маш гоё байдаг. Хүнийг төлөвшүүлэх ухааныг гэр бүл дотор идэг шийдвэрлэдэг гэсэн юм. Монголчууд. Тэгээ Монголыг аюул гэсэн асуудал. Одоо Монгол дотор юу маш их гоё надад их таалагдж байгаа. Миний үйлчлүүлэг бас гэр бүлийн нөхөрлөл маш их гарч ирж байна. Гэр бүлээр нөхөрлөх. За. Гоё юм. Ямар байхгүй. Ажил мэргэжлийн боловсролын ялгаа байхгүй. Гол баримтах зүйл нь юу гэхээр нэгдүгээр гэр бүлийн ёс журмыг баримтлана. Эхнэр нөхөд биеиндээ үнэж байна. Бүр хүүхдэд зөв өгүүлжлэн. Хоёрдугаар өөрөө манай гэр бүл байгаа давуу чанар одоо бахалтаад зүйлээрээ би бусад гэр бүлүүдэд түгээн билдрүү. Ямар гоё. Одоо тийм учраас миний мэдхийн нэг гэр бүлийн нөхөрлөл спиртийг спортоор солих гэсэн үг анх гаргасан. За. Зүгээр. Баяр болгонгод ингээд дандаа л нэг архитал мансуураад тэр л нэг жаргал юм шиг боддог. Эсвэл тэрүүгээр л архиугаал халаад ирэнгүүт жаргал болгоод нөгөө найзтайрал тэр найз нь миний хувьд үнэнч гэж ойлгох тийм үстэй. Биш одоо хүмүүс чинь шал өөр болж байна. Ялангуяа далуучдын боловсрол маш өөр болж байна. Тийм байна тийм. Тэр хүмүүс ясагдал өөр л архи ууж тий даар сууж мансууруулт юм тийм ууж тэмдэглэж ахаар сайхан гэр бүлээр ингээд баг босгоод саксны волейболын баг босгоод тэгээд тоглоё. Яг спортын хэмжээ чадварж байгаа. Миний мэдхийн нэг үйлчлэгч гэр бүл оюутан байх үедээ нөхөрлөжсэн 5 залуу гэр бүлдээ болоод эхнэрүүдээ хооронд нь танилцуулаад бүр сайхан гэр бүлийн найзууд болоод жил болгон одоо эх орногоо сайхан газраар аялах гэмээр өөрөөр аялахдаа хогтой газрын хогийн цэвэрлэж явдаг. Ямар мундаг юм. Хогоо хайхгүй. Тийм нэг тийм бүлгүүд маш их болж байна. Одоо дуртаарч гэсэн нөгөө машинуудыг нөгөө марк хөрөлдсөн нөгөө клубүүд тий. Одоо байгальд хог хаяхгүй ч гэх юм. Ийм гоё юмнууд манай залуучууд, манай эрэгтэйчүүд, манай эмэгтэйчүүд өөрсдөө санаад байна. Ямар гоё юм тий. Нөгөө
алдартай ээж, одонтой ээж групп байна. Гой групп байгаа шүү дээ. Групп группүүдийн хамгийн гоё зүйл нэг бусдад дандаа туслах. Тэрүүгээрээ кайф авдаг. Тэрүүгээрээ тэмэг авдаг. Тэр Монгол гарч ирж тэр ямар ч гоё. Тэгэхээр тэрэн дотор байгаа тэрийг уншиж байгаа тэр одоо гэр бүл би асуудалтай хам бол тэр асуудалтай торонд өөрөө орохгүйгээр тэр зүйлд хандаад аяндаа би гэр бүлийнхээ асуудал шиг. За. Тийм шүү дээ. Тийм байна. Үнэхээр тийм харилцаа холбоо гэдэг бол маш чухал юм байна тий. Ер нь бол хүнийг урт удаан ноцтуулах, эрүүл байлгах, авч жаргалтай байлгах хамгийн чухал зүйл харилцагч гэдэг шүү. Харилцагч гэдэг маань зөвхөн нэгдүгээр гэр бүл танай зөв сонгох хэрэгтэй. Нэг нь өөрийнхөө сэтгэлээр сонгосон хүнээ сэтгэлээрээ бүтээж байгаа амьдралаа өөрсдөө шийдэх тэр чадвар ухаанд суралцах. Хоёрдугаар хамт олон. Тэр хамт олон ажлын хамт олон байна уу, сургуулийн хамт олон байна уу, группийн хамт олон байна уу? Тэр хамт олон гэсэн. Би ганцаараа ингээл ирүүл хоол гэдэл, ганцаараа ингээл ууданд алхаад ингээл би ирүүл байгаа хэвчээ анзааруулаа мэдэхгүй шүү. Тийм ээ. Аюул миний хийхээр хөвчихгүй шүү. Тий. Тэр харилцагч аягүй чухал. Тэр харилцагтай л үзэх. Тэгээд манайхан монголчууд маш гоё нөгөө сайныг дагуул сарны гэрэл. Дандаа сайн юмыг л олж харцгаа. Сайн. Тэр суглаа муу юм хараад тэр ихнэрээ тооцсон гэд тэр хүүхдийг ингэсэн гин тэр гэсэн гин гэдэг иймэрхүү уншаад аяндаа тэр торнлогоо өөрөө л ороод байсан байхгүй. Тэр юмчил хамгийн түрүү тийм мэдээлэл гарч ирээд байсан. Яванда. Тий. Тэгээд яг тэр мэдээлэл байн хатцаараад миний дан ааш, миний харц, миний үйл тийм ширүү тогшин хүнд үйл гэсэн тийм байдалтай болсон. Гэтэл би тэрийг яахгүй тэгээд зөвийг нь олоод сайныг нь олж аваад энэ хамтал ийм гэсэн энэ хүнийг ингэсэн байна. Ийм байх юм бол аяндаа би тийм хоббитой болоо гэсэн. Тэр сонголт тэр хувийн дээр. Тийм байна. Хань ижлээ түшээд авна уу? Түлхээ тань уу? Тань дээр л гэсэн баг. Тийм. Тэгээ энийг хүмүүс хэцүү болгоод байгаа. Би хүмүүст юу ч гэдэг вэ гэхээр наадах чинь чамд ярьж байгаа челленж, сорил, шалгалт чи наадах яаж давах вэ гэхээр өөрөө хоббигоо хөдөлгөөч гэж зарим хүмүүс хэлдэг. Зарим маш гоё хөдөлж байгаа. Нэрээ тийштэй гэх. Тэгэл тэгэж хамтсан үнэн асуудал өөрөө шиг. Торон дотроо орсон бол тэгэл торноосоо гадагшаа харахгүй шүү. Бүх юм мангас болсон байгаа шүү. Бүрэн мангас болсон байна. Аав ээж мангас, хань ээж мангас болсон. Тэгэл хамгийн үнэт юу гэдэг нь яг мангас дээр та найз уудлаа. Тэгвэл ингэ тийшээ жигж байгаа шүү. Манайхан жоо их амархан гомдомтой болсон. Ямар нэгэн зүйлийг шийдэж чадахгүй байна гэдэг сэтгэлийн хат бас сууч чадахгүй бол гэсэн үг. Суухгүй. Асуудлыг шийдэж чадсанаар, асуудлыг давж гарснаар сэтгэлийн хаттай болно. Аливааг ялган сайн муу ялган таних чадвартай болно. Тэгээд чадахгүй дутаагаал ах юм бол тэгээд өөрх нь торон дудаараад тачиг хүний хэлснийг л хийж тавдаг тийм л юм болно. Тэр ээж аав гэсэн сайхан байхгүй болно. Хүүхд насны сайхан дурсамж байхгүй болно. Ханижлын анхлан эхэлжсэн бүх сайхан байхгүй болно. Өөртөө анх бүрджсэн баяр ёслон байхгүй болно. Бүх юм нь өөрт нь үйлээ. Тэгээд өөрөө юу илүү тутаа болохгүй юм. Нөгөө л буруу тамиг харих буруу төвшөлтэй өөртөө бий болно. Тэгэл тэрүүгээрээ таныхаа хажууд архиа угаар тамтаад тэрүүгээрээ би энийг өсөж авч чинь энийг одоо даваад чинь гэсэн гээд өөрийн бодлоо өөрөө буруу юм өөртөө бий. Тийм байна. Тэр гэрүүлийг азаргалтай байх муухай байлгах нь таны сон. Яг нь зөв юм хэрэгтэй. Хөшөөр хэрэгтэй. Тэр хөшөөрг нь мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Туршлагатай. Одоо заавал мэрэгжлийн сэтгэл зүйч юм уу гэр бүл судалж дээр очихгүй махад өөрийнхөө ах トゥ у найз нөхдийн дунд маш гоё үлгэрч ахмад гэр бүлээ явах шүү. Тийм шүү тийм ээ. Танайгаа өөрийнхөө гоё авч авдаг эмэгтэйчүүд ихч нар өөрхөн таньж мэддэг тийм үү гэж ах нар тэдрээс очиж өөр ярилцж олно харж олно хийж авч олно. Одоо болохоор нэг зүйл нь болохоор одоо бас зарим хүмүүс ирдэг. Ингээл нөөс өчөд нүрээ авчихсан. Тэгээд үрдэн гараагүй гэсэн гээд тэгээд тэрийг ингээд судаа өгөхөр одоо зүгээр ингээд нэг юм уншичаад тэрийг бусдаа хуваалцах дуртай хүмүүс их гарч ирж байгаа. Хай. Тийм сайн баггүй тий. Одоо би жишээл гэрүүдийн чиглэлийн нэг юм уншаад нөхдөд амьдраа яаж харьцах асуудлыг яаж шийдэх вэ? Надад би өөрөө аяг сонирхдаг. Би тэрийг уншаад ганцаараа тэрийг өөртөө баймааргүй шүү дээ. Тэгвэл би одоо
дахин хэрэгсэл одоо өндөр хөгжсөн шүү дээ. Тэр үе чинь харилцаа гол хэрэгсэл учраас. Тийм байна. Тэгвэл би тэр харилцааны хэрэгслээр ашиглаад та хүмүүсээ өөртөө нэг харьцаж авахгүй, хүмүүстэй нэг авахгүй шээ тийм ингээл ингээ гоё нөгөө өөрөө нөгөө бусдаа хуваалц гэсэн сэтгэлээр хүмүүс аяг гарч ирж байгаа байхгүй. А гэхдээ тэр нь ялгаатай тэр хүмүүс бусдаа өөрөө мэдсэн юм хуваалц гэсэн хүмүүс байна. А нөгөө нэг хүн болохоор бүр ингээ амьдрал дунд нь ороод асуугаад судаад ухаад гэдэг туршилтаа тийм мэрэгчлээ хүмүүс. Болж игэл тийм мэрэгчлээ хүмүүстэй аяг сайн хамгаараа гэдэг. Тийм байна. А тэр бусдаа хуваалцсан гэсэн хүмүүсээс суралт сонс. Тэр дотроос нэр тийштэй гэдэг юм гарч ирж штэ. Тийштэй тийм ээ. Бушаахгүй тэр бусдад түгэж байгаа нь буруу биш. А гэхдээ яг нэг өөрийнхөө асуудыг шийдэж байгаа тэр зүйлийг л яг туршлагатай мэрэгчлийн хүмүүстэй хамтвал та хугацаа хийнэ. Анч түүтэй авахгүй. Нөгөө хугацаа олно. Нөгөө хүн ч аягүй зөрөгтэй нэрээ би шийдэд өгчтэй юм гэсэн зарим надаас миний нэг шав гэсэн хүн тийжээс ингээ аягүй гоё хоббитоо би гэрүүлийн чигээр судлах хэрэгтэй. Тэгээ би бас энийг манай миний үеийн хүмүүс бас яг ийм асуудалтай гэдэг тэрийг би бас тэтэртэй хуваалцмаар санагдаад ингээ. Тэгээ болно гэсэн. Тэгсэн чинь хүмүүс ингээ аягүй асуудал аягүй тавьж гисэн. Манай нөхөр ингээд энэ хадам ингээд энэ хинэр ингээд энэ та ирээд тусдаас тэгэж ингэж гээд би нэг очсон чи яс би үнэхээр чадахгүй юм бэл айсан. Гэтэ яг тэр хүн зориг хүсэл байх юм бол ингээд судлаад ингээд яваад бас мөрөшлийн болж болно шүү дээ. Тийм шүү дээ, тий. Би түүх түүхийн багш байсан. Би гэр бүл судлаач төгсөөг. Тэгэхээр би ингээд багаар ингээд судалтаар авал одоо бол ерөнхийдөө нөгөө энэ ч хүн өвчтнийхээ түүхийг хараад өвчтнийг хараад энэ хүн ийм чигдээ вирус ханаад авчиж энэ яг ийм ханаад хэрэгтэй юм ингээд мэдгүй утсан шиг. Би жоохон тийм болчиход байгаа байхгүй. Яг яринаас нь таварж тасууд байгаа биш. Нөгөө жоохон мэдгүй утсаад болохоор би бас баярлаад байгаа. За би энэ хатгаар л юм байна. Гэхдээ бас нэг зүйлийг хэлэхэд энэ чинь бас ажил. Тийм шүү дээ. Оюуны сэтгэл зүй маш их шаардсан. Тэгээд төвчээр маш их шаардсан. Тийм оюуны ажил бас хүмүүс жоохон үнэгүй авах тийм хандлага байна. Тэгээ хаа бачээ ингээд тэгээд зарим бүр уурлал гэр бүл судлаач ингээд зөндөө олон гэж ягаад ингэ яахгүй ийм цаа хэсэг хэсэг. Тэгээ ганцхан тэр хүн надад хайртай зөндөө олон сартж байна. Тэгээ хинхэн ингээд одоо юм төлбөрөө төлцөн баг чи би тэр хүнийг уурлангууд тийшээ явуулахгүй ш тэр хүмүүстэйгээ хамтна их мэтэр тийм. Тэгээ нэг үнэрхгүй. Миний хувьд бол хамгийн гол нь бүртэн байгаасаа л гэж байна. Бүртэн тэр чинь надад илүү гоё юм байна. Тэгээд Монголын бүх эхнэрүүд ад жаргалтай байх юм бол гэрт нөхрүүд ад жаргалтай байна, хүүхдүүд ад жаргалтай. Тэр эхнэрийг ад жаргалтай байлгахын тулд нөхөр хичээн, эхнэр бас өөрөө хичээн, хадмууд хичээн, аав ээж нь хичээн, хамтын оролцоо. Тэр үлээд бол хамтын оролцоо байна. Гэхдээ хамтын оролцоон дундаа гадны хүн оруулж чадахгүй бас нандин. Тийм шүү дээ, тийм ээ. Гадны оролцоод юм бол гадны үнийг үдээр гадны үнийг югаар бүх асуудал шийдэх. Баярлалаа мөнгөсөгчтэй. Одоо ингэ жишээлбэл бас дээр үеийнхийг бодвол одоо бол ингээд бас одоо сэтгэл судлаач, гэр бүл судлаач, тэ хоол хүн судлаач ингэ гарч ирсэн. Тэгээ тийм одоо хүмүүстэй холбогдоод одоо мэрэгжлийн хэмжээний зөвлөгөө авах боломжтой үед ирээд байна шүү дээ бид нар. Тэгээд жишээлбэл одоо мэдээж тантай одоо энийг ингээд сонсож байгаа хүмүүс бол тэ гайхалтай одоо судлаач хүн байдгийн байна. Би очиж ингээд зөвлөгөө авъя гэх юм бол тантай одоо яаж холбогдох вэ? Ер нь яг одоо би нэг хувь хүнд ганцаарсан зөвлөгөө болчихсон ер нь бол. За. Жилийн өмнө. Маш их цаг орно. Тэгээд цаана зөндөө олон хүмүүс байж байгаа тийм. Тэгээд одоо болохоор яг үгээр одоо коронавигийн давуу тал нь онлайн дээр их сууж байна. Онлайн чи тэр уг нь бол 10 цагаас гэж чи тэр тохирсон гэсэн шүү дээ. Монголоор 10 цагаас гэж. Тэгэл би яг ингээд 9 цаг 5 гэр бүл орж ирэл. Тийм. Тэгээд одоо ингээд гэрээ шинжүүлээ гэдэг одоо бараг тийм сэдвтэй болж гарчигтай болж байна. Гэрээ шинжүүлээ гэдэг. Тэгээд 5 хөсөд орж ирэл. 5 хөсөд. Одоо 5 гэр бүл ингээд 10 хүн байгаа шүү дээ. Хөсөд ингээд орж ингээд сайхан ярилцж байгаа. Манай эхнэр ингээд хөр тэгдэг. Бүх юм чи ингээд ойлгох тийм ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр би болж игэл доотлол 5 хүн те. Тийм нөгөө жилээ одоо чи тэр ингээд ярилцдаг шиг те ингээд ярилцах тийм үг баримтж байгаа. Тэгээд маш их одоо захиалдаг байгаа те. Facebook хаяг байгаа. Тэгээ аран тавьж нэстэй Facebook хаягаар л явахтаа хаягаар ороод зүүмээр харьцдаг. Тийм аа. Just нэгэнтэй харьцаж
олон нэг артаа үлдээж байгаа учраас нийлээд доотлол 5 үнэтэй ингээд ярьслаг. Тэгээд яагаад 5 бэ гэхээр би юунаас бас суралцдаг байдаг. Тийм шүү дээ, тийм ээ. Одоо даяа сэтгэхээ дулмаа доржоо ингээд дүрээд байх. Даяагийн ярьж исэн юм дэр нөгөө сэтгэх нь ойлгож байна. Энд чинь нэр мэдсэн гэдэг. Миний ярьж байгаа юм дэр даяа ойлгож байгаа юм. Ингээд би юунаас ойлгох тийм боломжтой учраас доотлол 5. Ер нь гэхдээ нэг дээд нь бол миний 10 үг. Олон багтаа бас хэвээр болчихдог. Тэгээ хүн болгоны асуудал өөр учраас бас тийм баг тийм ээ. Яг коронавирус тайлбарлагдсан үед бол яг нэг газар ороод өдөрөө сайхан тойр суугаа сайхан ерөнхийдөө ярьж байгаад ингээд бол бүр амартай. Одоо коронавигийн үед даваа тал номтой цаг юм байгаа гэсэн нөгөө дараа мэдрэлийн ядаргаанд их орж ирсэн. Баян дэлгэц сэрцээр байгаа гэдэг шиг. Тийм ээ тий. За баярлалаа мөксөгчээ. За ингээд урилгын маань хүлээж авч ингээд маш одоо хэрэгтэй ярилцлага өгсөн мөксөгчтэй баярлалаа. Тэгээ одоо энэ яг нийгэмд тулгараад байгаа тий. Гэр бүлийн одоо судалгааныхаа талаар гэр бүлд хэрэгтэй маш одоо үнцэнтэй зөвлөгөөг ингээд бидэнд өгсөнд маш их баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд даяатаа ч гэсэн бас өөрөө мэддэг чаддаг юм өөртөө хадгалах бас бусдад түгэж бүх талаараа ингээд хичээл угаасаа л тийм зүйтэй охин байсан. Тэр чамаа одоо хадгалаа явж байгаа нь бас гэр бүлчэн бас аюу нөхөрчин чамд тийм боломжийг олгож байгаа сайн юм байна гэж бас дүгнж болно. Яг тэр одоо ингээд гэрлэхээс өмнө бид нар чинь бас гоё өсөлт тэмүүлдэ өөрөө гэсэн сонирхол хоббитэй байсан те. Гэрсний дараагаар тэр хобби өсөлт тэмүүлд нь хэвээрээ байна гэдэг чинь бас хань сайн байна л гэсэн үг байна. Баярлалаа. Тэр бүх эмэгтэйчүүд ийм байгаасаа гэж хэлж байна. Тэгээд асуудал ирэх бүргэнд болгонд нь баярлаж бай. Би өөрөө нээж байна. Өөрөө хөгжүүлэх гэж байна гэж баярлаж байх хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүдтэйгээр байх тусам асуудал ч улам томроод бүргэдөө томроод хамаа явнаа л гэсэн. Тэгээд асуудаас битээ зөрөгтэй бай гэж хэлмээр. За баярлалаа. Үнэхээр одоо сайхан үг байна. Тэгээд олон хүмүүс бас энийг ойлгож хүлээж авч цааш цаашийн амьдралд үнэхээр гэрэл гээгээ болох байхаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.